Сайн уу манайхан. Өнөөдөр бүгдээрээ Quiet Place киноны 2 дугаар ангийн товчлыг сонсноо. За тэгээд 1 дугаар ангийнх нь товчлыг сонсоогүй хүмүүс байвал би комент хэсэгт линкийг үлдээсэн байгаа шүү. За одоо кинонд орцгоё. Киноны маань 1 дугаар анги дээр гарсан аимшигт үйл явдлууд болохоос хэдхэн сарын өмнө бүх зүйл яг л хэвийн өдөр тутмын амьдрал үргэлжилдгээрээ л үргэлжилж байлаа. 1 дугаар ангийн маань гол дүрлий гэрийнхаа ойролцоох дэлгүүрээс хэрэгцээ зүйлсээ авчаад бичүүлэх гэтэл худалдаг жахагч хоёр зурагтаар дэлхийд маш том солирын илэрхийлнүүд унж эхэлсэн тухай сонсоод их л гайхширсан байдалтай сууж байх ч Ли нэхийг тоосонгүй. Өнөөдөр эдний хотын 10 жилийн сургуулиудын бейсболын тэмцээн болж байгаа болохоор эдний хотынхон баг бүгд жахуу энд ирсэн бужигналдчихлаа. Лигийн гэр бүлийнхэн том хүү Марксаа дэмжихээр үзэгчдийн суудалд ирж суухаа. Тэмцээн эхлээд тун удалгүй тэнгэрт асар том солир унж байгаа маш ховор үзэгдлийг харсан хүмүүс бүгд л гайхшраад явчихна. Гэхдээ энэ солир тэдний хотоос нэгийг холгүй унах гэж байгааг харсан хүмүүс нөхцөл байдал эвгүйдэх магадaltaйг ойлгоцгоон хөдөлгөөнд орж өтөр түргэн гэр гэрийн зүг явахаар болцгоодог. Ли Эвлийн хоёр тус тусдаа машинтай ирсэн болохоор Ли охинтойгоо Эвлийн хоёр хүүгээ аваад салж явцгаах бөгөөд Лигийн хөрш эмч бас хүүгээ дагуулсан. Харих гэж явахдаа зэрэгцэн цэргийн бааз дээр ажилдаг дүүгээсээ хотоос хурдан гараарай гэсэн их хачирхалтай дуудлага хүлээж авсан тухайга Ли хэлдэг. Ли охиноо дагуулan явсаар машиндаа суулгачаад хотынхоо цагдаа залуугаас юун солир унаад байгаа тухай тодруулан асуухч цагдаа залууд мэдэх зүйл байсангүй. Гэ ярилцаа үжитэл нөгөө үзээрийн эмчин гарч ирснээр цагдаа залууг хамаал явчихна. За ингээд хүмүүс бүгд өөмөн сандарч эхлэх үед Ли бодож санах юмгүй машин руугаа гүн суутал гайвуулж машин насгүй. Энэ Эвелиний машины урдч бас үзээрийн амтад гарч ирснээр хаазаа тултлан гიშгээд зутах гэж оролдсон ч осолд орох шахнаа. Ли ч тэр дөрөв охиноо дагуулan ойролцоо байхаа барилга руу яваад ортол овоо идэн хүн байна. Бүгд л гадаа болжвуу нөхцөл байдалд шоконд орсон байдалтай байж итэл тэдэн дунд байсан нэг хөгшин салгалаад хамаг майн мэгзмээ уншиж байгаад үзээрийн амтныг өөрсдөө дуутчихдаг. Яжжитэл тэр дунд байсан бүсгүн гар утсан дуурснаар үзээрийн амтэн цонхыг хагалж орж ирээд хүмүүсийг бүгдийг хятаж эхлэнэ. Хаа очиж Ли явсгаатай тулдаа охиноо тэврээд тэндээс зугтаж чаддаг. Энэ бүх үйл явдлаас хойш 474 өдөр өнгөрчээ. Дүрс шилжин 1 дугаар ангийн төгсгөлд ээж охин хоёр маань санаандгүй байдлаар өндөр давтамжтай чимээ үзээрийн амтны сул тал гэдгийг олж мэдсэний хүчинд тэрхэд амьд мэнд үлдэж чаджээ. Хэдий эр нөхрөө алдсан ч Эвлийн амьдралд бууж өгсөнгөө. Цаашид амьдрахын тулд хүнс, эм, за тэгээд дөнгөж төрсөн ирада хуурайсуу. Энтергээд хэрэгцээтэй зүйлс их байсан болохоор хүүхдүүдэд дагуулад ойр хавийн газруудыг самнахаар явдаг. Няраа хүүхдийнхээ амьсгалын аппаратыг нь бэлдэж явах үед Регн нөгөө талд газрын зураг бас өндөр давтамжтай чимээ гаргадаг спикер, радио зэрэгэ бэлдэж аваад манай хэд ирэлт гарлаа. Жилийн өмнө баг хүүгээ алдаад одоо харин ганц түшиг тулгуур нөхрөө алдсан Эвелиний хувьд угаасаа ямар байгаа нь ойлгомжтой. Гэсэн хэдий ч хүүхдүүдийнхээ өмнө уйлж унжиж сулбагар байгаагаа харуулсангүй. Яваад л байлаа. Ингээд нэг хаягдсан үйлдвэрийн ашаа руу орох үед занг байсныг анзаарсангүй. Гэтэл энэ занг нь баахан шил дуургаад манай эдийг үзээрийн амтны хоол болгох шахна. Манай эд ч бүр бодож санах юмгүй тэр жигтэй гүйж байх үед Маркус хавхан дээр гიშгээд хүлэн будаа. Угаасаа амар өгдөж байгаа болохоор тэсэлгүй орилтол ээж нь амийг нь дарагч гимчих нэмэр болсонгүй. Яжжитэл шин төрсөн Яраман давхцаж уйлаад манай эдийг чиглэн нэг үзээрийн хар хурдаараа давхин ирэх үеэр Регн сонсголын аппаратаараа өндөр давтамжийн чимээ гаргаснаар ээж нь тархийн зад бууд дамжнаа. Ингээд манай эд цаашаа явж итэл дахиад нэг үзээрийн араас нь хөөгөл ах шиг байна. Үйлдвэрийн барилга руу орвоогүй юу Эвелиний амийг нэг хүн таглаад дээшээ заагаад байхаар нь хартал үзээрийн амтэн айл хэдий ороод ирсэн таадсан дээр нь манай эдийг хагаад явж идэг байгаа. Энэ залуу манай эдийг замчлан аюулгүй газар руу Симерхи явах гэж оролдсон ч энэ үзээрийн эмч нь жоохон чимээг хүртэл сонсоод манай эдийг яг барьдгийн даваан дээр нэг хонгон шиг юм руу үсрээл орцгоолоо. Доошо буугаад бас нэг хавхлагтай бункер руу орцгоох ба энэ бункер нь дууч май тусгаарладаг их л бат бөх бункер юм байх. Хавхлагын цоожны хэсэгт алчуур тавьсан учраас гаднаас түгжигдэхгүй. Бас чимээ гаргадаг юм байна. Мэн залуу цаг гаргаж ирснээр удалгүй хаалгыг дахин онгойлгож агаар оруулнаа. Эвлийн одоо л энэ үл таних залуу эдний хөрш Эмит байсныг олж мэдэх ба Эмитийн хүү Маркус Регн хоёртой нэг сургуульд явдаг байж л дээ. Энэ бүх аимшигт зүйл эхлээд удалгүй Эмит эхнэр хүү хоёроо дагуулсан явсаар энэ газар толгоо орогдож байсан ч нөгөө үзээрийн амьтдад эхнэр хүүхдээ алдсан бөгөөд тэр үеэс эхэлж ер нь алдахымгүй болж өдөр хоногийг өнгөрөөж байгаагаа хэлэх ба Маркусын үлийг эдгээгээд хурдан гэрлүүгээ буц гэж хатуу шим шиг зан гарганаа. Эвлийн Маркусын шархыг ариутгасан ч өвчин намдагчаас авахуулаад эм асар их хэрэгцээтэй байсан ч Эмит тэдэнд туслах шинжгүй суугаал байдаг шүү.
Өнөөдөртөө эндээ амраад маргааш нь Эвелин гарч өвчин намдаг чахаар шийдэн Маркусын өвчнийг түр мартагнуулах санаатай. Чихэв зүлэгтэл Маркус дуу яваад байна гэж авнаа. Уул нь дэлхийн ертөнд сүнсэн радионы ямар ч сувгаар дуу байтугай чимээж гарахгүй үе шүү дээ. Далаан цаана гэдэг нэртэй энэ дууг эндээс холгүй байх арлаас явуулдаг тухай Эмит хэлэх ба тэр арал дээр радио станц байгаа болохоор энэ дууны долгион энэ хавьд хүртэл сонсогддог тухай хэлнэ. Манай бүр гайхан тэр арал дээр хүмүүс байгаа бол тийш явж үзэх хэрэгтэй штэ. Гэтэл Эмитийн хувьд тийш явах ямар ч сонирхолгүй байгаан дээр тэр арал дээр муу хүмүүс ч байж магадгүй. Тийш явж азаа үзэх хэрэггүй л гэж авч байна. Эвелиний хувьчаас арал руу очихоос илүү хүүгийнхээ шахыг цэвэрлээд хүнсээ цуглуулж аваад гэрлүүгээ буцахын төс байсан тул энэ талаар нэг их сонирхсангүй. Харин Регний хувьд бүх зүйл өөр байлаа. Шүн дунд Маркусыг сэрээгээд тэр хоёр нөгөө пүнкерт орон ярилцсан. Реген тэр арал дээр очиод арлын радио станцыг ашиглан сонсголын аппаратныхаа өндөр давтамжийг дамжуулснаар ойр орчинд байгаа хүмүүс үзээрийн амьтдын сул талуулах өндөр давтамжны тусламжтайгаар үзээрийн амьтдыг устгаж эхэлнэ. Гэсэн санааг дүүдээ хэлэгч Маркус энэ санааг дэмжих биш. Харин ч уурлан Регнийг тийш явах нь галзуу санаа гэж хэлсэн ч Реген бодлоо өөрчлөх шинжгүй. Аавынд байсан бол бусдын төлөө ийм үйлдэл хийх л байсан гэж хэлээд өглөө нь ганцаараа сэмхэн тэндээс гараад явцсан байт юм да. Маркусын хажууд радиогоо сонсоод байж байгаарай гэсэн бичиг хүртэл үлдээгээд явчих. Эвелин өхнөө арал руу ганцаараа явсныг олж мэдээд Эмитэд юу болсныг тайлбарлаж өхнийг нь буцаагаад авч ирэхийг гуйхад Эмит ихэндээ татгалзаж байсан ч өмнө нь хөрш байснаа бодоод бас Эвелиний нөхөр Литэй сайн найзууд байснаа дурсан Эвелиний гуйлтыг зөвшөөрдөг. Дүрсэлгдэн Реген газрын зураг барьцсан арлыг чиглэн галтэрэгний замдаа алхаж итэл нэг галтэрэгний бүхэг зогсож гинэ. Маркусын шархан тэрэгтэй анхны тусламжийн хайрцаг байж магад гэж гордон галтэрэгний бүхээг рүү ортол овоо идүүний цогцос халуумд хорчигоод муми болцсон угтхан тэр. Реген галтэрэгний урт талын бүхээг дээр ирэн хаалгын онгойлготол шив шин анхны тусламжийн хайрцаг байхаар нь баярлаа давтал нэг цогцос нураад ороод ирэхээр нь айсандаа угаасаа орилжил таараа штэ. За тэгээд ойлгомжтой орилсон чимээгээр нэг үзээрийн аль хэдийн галтэрэгний бүхээг рүү орж ирэх үед Реген сонсголын аппарата микрофонд нан өндөр давтамжийн чимээ гаргаж байсан ч буугаад сэргэлж чадахгүй сандарч твдэд байж итэл ашгүй Эмит амжиж ирээд үзээрийн амьтныг тонилгож орхидог. Бууны чимээгээр дахин үзээрийн амьтад хүрээд ирж магад гэж бодоод Регнийг дагуулan ойролцоох офисын өрөөнд орон ээж чинь чамд санаа зовоод байна. Хоёулаа буцацгаая. Гэтэл Реген одоо буцаад ямар ч өөрчлөлт гарахгүй штэ. Радио станцад очиж ажил бид нар шиг олон хүмүүс аврагдана. Та эхнэрээ алдах үед юу ч хийж чадаагүй гэсэн. Одоо та олон хүний амийг аврах боломж байна гэж өөрийнхөө төлөвлөгөөг Эмитэд ярангуйсаар Эмит Регнийг дагуулan ээж рүү нь буцах биш хамт арал руу явахаар болоодглоо. Энэ үед Маркуст антибиотик олж ирэх хэрэгтэй бас дээр нь няраа хүүхдийнх нь хүчил төрөгч дуусчихсан тул Эвелин хүүхдүүдээ орхин гадуур гарахаас өөр аргагүй болон энэ тухайга хүүдээ хэлтэл. Маркус дүүтэйгээ хоёулахнаа үлдэхийг хүссэнгүү. Ээжигээ хамт байхыг гуйсан ч хэрвээ эм олж ирэхгүй бол чиний хөлний шарах улам дордно гэж хэлж ойлгуулад гардаг. Эвелин нэлээд алхсаар киноны 1-р анги дээр баг хүүгийнхаа нас барсан гүүрэн дээр ирэх бөгөөд Маркус Реген хоёрын хажууд урсгаж чадахгүй байсан тулмсаа энд урсгаж нэлээд уйлж дотроо онгойлгож байгаад цааш явдаг. Маркус энэ үед дүүдээ хүчил төрөгчийн багийн зүйлгээд өөрөө дээшээ гарч тэр хаваа сонирхоо явж байхдаа Эмитийн талигач хүүгийн зурсан зургуудыг харж агаад тэнд нэг хөшиг байхаар нь нээтэл Эмитийн талигач ихнэрийн бололтой мумидсан цогцоохыг хараад цочсондоо тэнд байсан зарим зүйлсийг түлхээд унгаачдаг. Чанга чимээ гаргасан Маркус тэр дороо доош бууж дүүгээ аваад нөгөө пүнкерлүүгээ сандран орох гэж байхдаа радиогаа авах гэтэл үзээрийн амтэн яг орж ирж байхдаа зэрэгцээд хар ирчээрээ пүнкерлүү явж орох үедээ түгжээнийхээ доор альчуур эвж хийхээ мартаад өөрсдийгөө түгччихнэ. Одоо энэ хаалгач нь гаднаасаа онгоохгүй штэ. Орой болох үеэр Эмит Реген хоёр хотын цагад байх бомб дээр хурж иртэл нэг жоох охин уйлцсан сууж байхыг хараад Эмитийн нөгөө мөсчиг зан хайлаад охинд туслах гэж оролдтол нөгөө жоох охин чинь ханаасаа ч юм олс гаргаж ирснэ Эмитийн олог боогоод авал яах вэ? Тэгтэл тэнд нуугдсан байсан баахан үс сахландаа баригдсан нөхдүүд гарч ирээд манай Регнийг хүчээр авч явах үед Эмит Реген рүү хараад ус руу үсрээрэ гэж дохио зангаагаар харуулхад Реген хэлснээр нь ус руу үсэрчлээ. Энэ үед Эмит чанга чимээ гарган тэнд байсан гаруудтай нэгийгэ үзэлцэж эхлэх үеэр үзэр амтан давхиал хүрээд ирэлтгүй яах вэ? Тэнд байсан өсрийн юмнуудыг өстой нэг нэгээр нь урж тастаад алж байх үеэр Эмит тэр хэдэн удирдахч болтой нөхрийн гоё руу албаар хутгалж мань нөхрийн урилга дуугаар үзэр амтан тэр хоёрыг чиглэн ирэхдээ зэрэгцэн Эмит ус руу өсөрж амждаг. Эмитийг барих гээд ус руу орсон ч энэ амтад усан тсэлж чаддгүй бололтой. Тэр дороо л живж өрхнөө.
Регн тэнд байсан завнуудын нэгэнд суугаад Эмитийг татан гаргаж авах. Эмит Регний сонсголын аппаратыг бүрэн бүтэн авч чадсан байдаг. Манай хоёр ямар ч эсэм энд амьдэл үлдлээ. Дүрсэлэгдэн Эвелийн хүчил төрөгчийн баллон антибиотик гээд хэрэгцээ зүйлсээ аваад буцаад иртэл тэр хэдийн нууц руу үзээрийн амтан орсон шинж тэмдэг байхыг хараад эргэлзэх зүйлгүйгээр хий буудах үеэр доор байсан үзээрийн амтан гараал ирлээ. Эвелийн хүчил төрөгчийн баллон айл хэдийн шалан дээр тавьсан байх бөгөөд үзээрийн амтан гарч ирвүүгүй юу буудан үзээрийн амтныг дэлбэлж орхидог. Гэтэл энэ хөсрийн юмнууд чинь яасан ч ам бүхтэй дэлбэрэлтэнд хүртэл баг яасан чгүй. Азар галын систем ажиллаж ус шүршиж эхэлсэн болохоор үзээрийн амтан Эвелиний байшлыг мэдэх боломжгүй болж энэ завшааныг ашиглаад Эвелин нууц руу буудаг. Явж ороод пүнкрийн хаалгыг нээтэл нэлх хүүхэд нь зүгээр байсан ч Маркус агарын дутагдалд ороод ухаан алдсан байсан ч удалгүй сэргэх бөгөөд Эвелин хаалганы түгжээнд доор альчуур ивж хийгээд хаалгаа хаадаг. Энэ үед Эмит Регн хоёр завтайгаа арлыг чиглэн нилээн явсаар эцэст нэг юм арал дээр ирэхэд энд байгаа хүмүүс Эмитийн бодсон шиг муу хүмүүс биш. Амьдрахын төлөө зүтгэж буй энгийн сайн хүмүүс байж таардаг. Манай хоёрыг хүлээж аваад дулаан хувцас халуун хоол хундаар дайлхва. Энэ арал дээр байгаа хүмүүсийг удирдан зохион байгуулдаг. Ахлах залуутай уулзсан ярилцсанаа. Энэ арлынхан радио станцаар далайн цаана гэдэг дууг тавьсны хүчинд энэ тэнд ядарч зовсон хүмүүс эдний арал дээр ирэн амар тайван амьдарч байгаа тухай альхва. Дэлхийн сүүрэл эхэлдэг тэр өдөр Америкийн цэргүүд тэр үзээрийн амьтад усанд сэлж чаддгүй болж мэдээд энэ арал дээр хүмүүсийг заваар зөөж ихсэн юм байлээ л дээ. Маргааш өглөө нэмэд арлын ирэг дээр нэг зав ирсэн байхыг харахва. Харваас дотор нь үзээрийн амьтад байсан гэдэг нь элт мэдэгдэж байсан учраас хамаг хурдаараа хүмүүст анхааруулах гэд гүйсэн ч нэгэнт хоцоржээ. Ганц ч биш бүр хэд хэдэн үзээрийн амьтан арлын иргэдэг ёстой тас татаад хүмүүс хаасаагүй л сандрангүйж байх үеэр Эмит Регн бас арлын ахлагч 3 машинд сун үзээрийн амьтдын анхаарлыг татан хүмүүсээс холдуулах гэж оролддог. Манай 3 нэлийн явсаар радио станц дээр очих үеэр мань ахлагчийг нэг үзээрийн амьтан хөнөөж орхино. Эмит Регн хоёр тэр чигтээ радио станцын студи руу орох үеэр үзээрийн амьтан ч мөн хаалгуудыг нэвдээд ороод ирдэг. Регн студи өрөөнд орох үеэр Эмит үзээрийн амьтныг Регнаас холдуулах гээд хэрэндээ л хичээж байдаг. Дүрсэлэгдэн Эвелийн үзээрийн амьтад дуурахгүй болохоор нь явчиж гэж бодоод бункерээс гартал үзээрийн амьтан нуугдцсан Эвелинийг хүлээж исэн байвал яах вэ? Бөөр нэг өмхий санаатай. Эвелин ч үзээрийн амьтныг хараад бункер рүүгээ гяс буцаж ороод хаалга авах гэтэл амьдсангүй. Үзээрийн амьтан манай гурвыг яг алдгийн даваан дээр Регн радио станцын микрофонд сонсголын аппаратаар маш өндөр давтамжийн чимээг хаасаагүй цацаж орхидог. Энэ үед Маркусын барьсан радиогоор өндөр давтамжийн чимээг сонссон үзээрийн амьтан хамаг биеийн суларч толгойных нь арьсан нэгдээд мяарад явчихва. Маркус одоо ээжийн хараар ордог бяцхан жаал биш. Ээждүү хоёроо хамгаалдаг том ир болжээ. Радиогоо барин бункерээс буугаад ширээн дээр байх Эвелиний бууг аваад үзээрийн амьтны тархийг зад буудаж орхино. Энэ үед мань Эмит хөөрхий үзээрийн амьтны саварт өртөн нэлээд хүн чархсан байх ба. Регн өндөр давтамжинд мяарсан үзээрийн амьтны тархийг тэнд байх төмрөөр сэт хатхан алж орхидог. Ашгүй 2 дугаар анги дээр маань гол дөрүүдээс маань хинэн ч үгсэнгүү. Бүгд л амьд гарч чадлаа. Бас Регний зөрөгтэй үйлдэлийн тусламжтай өөр орчинд амьдарч байгаа хүмүүс радио долгионоор өндөр давтамжийн чимээ хүлээн авч муусан үзээрийн амьтдыг ёстой нэг хашрах цаг эцэст нэг юм ирж байгаа бололтой. За энэ хүрээд Quiet Place киноны маань 2 дугаар анги төгсөж байна. Дараагийн сонирхолтой кинонуудаараа иргэн уулзцгаая.